Байцгаана уу? Энд байна. Та бүхэн өнөөдрийн амгалан айлтгая. За, өнөөдөр өгсөн үг бол Луг 12 дугаар номын 49-с хэлсэн байна. Би газар дээр гал хаяхаар ирсэн билээ. Энэ галд хэдийн ассан байхаа би ямар их хүснэ вэ? Харин хүртэх ёстой нэгэн баптизм надад байна. Үүнийг гүйцэлтвэл би ямар их зовно вэ гэж. Тэр үнэхээр газар дээр гал хаяхаар ирсэн Иесус. Тэгэд гал хэдийн ассан байхаа би ямар хүсэж байна гэж. Тэгээд үнэхээр олон төрлийн баптизм байдаг л да, хүмүүс ганц усан баптизм байдгаас гадна хариун сүнсний баптизм, галан баптизм гэх юм уу. Зарим хүмүүс бас өөр баптизм байдаг гэж ярьдаг. Ямар ч үсэн энэ дээр бол тэр галан баптизмыг энэ баптизмын талаар бол олон хүн заавал хүртэх албатай баптизм биш байгаа. Энэ бол ерөөсөндөө яг Иесус Христ бидний төлөө амиа өгж байгаа баптизмаа хэлж байгаа гэж би говьтай бол ойлгодог. Гэхдээ та бүхэн бас өөр библийн ишлэлээс болон өөртөө бас уншаад ойлгосоо гэж хүсэж байна. Харин хүртэх ёстой нэгэн баптизм байна гэж. Үнэхээр доошхоо үхэлд ороод 3 хоноо дахиж амьдах тухай ярьж байгаа. Надад байна. Үүнийг гүйцэлтэл би ямар их зовно вэ гэж. Тэр үүнийг хүртэл би маш их зовно гэж хэлж байгаа. Үнэхээр тэр баптизм бол загтмуудаа цовдлогдох бол үнэхээр маш хүнд тийм зовлон байгаа. Иесус ганцхан зодвол цохолж хаас гадна бүх хүний гэм нүглийг үрж байгаа. Тэгэд маш хэцүү ачаа үрж байгаа. Тэгээд тэр үедээ хүртэл баг эзний цараас холддог байж байгаа. Та нар намайг дэлхийд инх тайвныг бэлгэлэхээр ирсэн гэж бодов. Үгүй ээ. Харин хагарал гэдгийг би та нарт хэлье. Учир нь одооноос нэг өрхийн 5 гишүүн 3 нь 2-ынхоо эсрэг, 2 нь 3-ынхаа эсрэг болж хуваагдана. Эцэг нь хүүгийнхаа, хүн эцгийнхаа эсрэг, эх нь охиныхоо, охин нь эхийнхаа эсрэг, хадам их нь бэрийнхаа, бэр нь хадам ихийнхаа эсрэг болж тэд хуваагдах болно гэв. Тэгээ үнэхээр Иесус Христос болж хуваагдал гардггүй гардаг. Тэгээд нэгэн жишээлэл да би хүүхэд байхдаа үнэхээр Иесус Христийн бүлэж аваад тэгээд Библи аваад амтаж шимтэрхэд уншиж эхлэх үед эмээ минь тэмцсэн. Гэтэл эмээ нь хүүхэн чинь жинхэнэ амьд бурхан байх шүү дээ. Ямар мундаг юм бэ Иесусийн нэвтрүүлгийг хараад баярлсан. Нартаа шингэрийн жижигхэн Библи байсан. Тэр үед дараа нь би тэрнээс итгэлээсээ хүртэл холдсон ч юм уу тохиолдол байгаа. Манай ээж минь хавцсан байдаг. Ээж маань харин шашин буруу толгойг чуугаач ин тэгээд энд явах юм бол болохгүй шүү гэд хавчаад тэгээд би Библиэр нуугаад ерөнхийдөө тэгээд сүмдөө явахгүй болж исэн. Явал болохгүй шүү өнтер гэд зүйлдээ буруу ч юм шиг санагдаад тэгээд янз янзын болж л байсан л да. Тэгэхээр үнэхээр гэр дотор тийм хуваагтууд бол хүсдэг байж байгаа. Тэгээ энэ ишлэлийг би уншаад та бүхэнд бол энийг танд юу гэж ойлгож өгөх вэ гэжсэнээс би асуугаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр Библи уншихад уншсан ишлэлийг тайлбарлахаас гадна тайлбарлаж ойлгуулахаас гадна хүмүүс ойлгодоггүй боловч ойлгодог болсон дараа ойлголтын сүнс буюу ойлголт гэж ойлголт илчлэлт гэж бас байдаг. Эзнээс ирдэг илчлэлтийг авахаас нааш тэр үгэн дотор хүн амьдрч чаддаг. Үг уншиж хэрэгжүүлэхийн тулд эзэн тэр хүнд бүр ингээд ян гэтэл ойлголтыг өгдөг. Жишээлбэл чи үннийг мэдхэд үнэн чамайг чөлөөлнө гэдэг үгийг би маш олон одоо ч уншсаар л байгаа. Уншаал үргэлж биш ч гэсэн уншиж байгаа. Хууч нэг хэсэг бол үргэлж уншиж байсан. Одоо бол би энэ үн чинь үнэн энэ эсхийг мэдхэд би энэ асуудлаа чөлөөлөгдөж байгаа маань гээл эзэн илчилт өгөөд тэр илчилтийн ачаар жишээлбэл Иесус үглээхэд ариун сүнс орж ирсэн шавнарт нь ч гэдэг юм уу те. Энийг ингээд уншаал урд нь эзэж уншдаггүй байсан чигээр 7 сүм чуулганы тэнгэр элчид бичиж гинэ гэхэд би урд нь ерөөсөө тэр үгийг уншдаггүй байжгаад гинт нэг өдөр олж харсан. Хөөх энэ чинь тэнгэр элчид байх шүү дээ гэдэг юм уу. Гэх мэтлэн илчилтийг мэдэж ойлгож авчиж тэр нь хэрэгжиж тэрийгэ биелүүлэх гэж хичээдэг баг. Тийм учраас та Библийг уншихдаа одоос эхлээд яг өөрөө эзэн дээр ирээд эзэн та энэ үгээ ойлгуулж өгөөч ээ. Та үнэхээр бидний төлөө цовдлогдсон. Тэгээд таны цовдлогтод би хамт үхээд тантай хамт би дээж хүргэсэн. Үхээд амьс. Тэгээд дээж хүргдөө сууж агаад тэгээд энэ таны үг байна. Энэ үгийг та надад илчилж ойлгуулж өгөөч ээ гэд ярьж сурах хэрэгтэй. Тийм учраас тийм модон хэлбэртэй биш аль болох хариун сүнсээр хамт Бурхны үгийг амьд үгийг ойлгосоо гэж үнээр сэтгэлээсээ хүсэж байна. Тэгэхээр өнөөдрийн ишлэлийг би танд даалгавар болгон өргөж байна. Тэгээд танд ямар ишлэлд орсон бэ? Та бүхэн бас бодороо.
Тэгээд бас талархаараа эзний үгэнд тэгээд заавал одоо санаа нийлэхгүй ойлголтууд авсан ч байж болно. Тэгээд бусдын бас үзэл бодлыг хүндэтгэхээсэ гэж бас хүсэж байна. Тэгээд ариун сүнсээр бол Бурхны үг амьд учраас өдөр судар өөр газар унших тоолтонд хүртэл заримдаа өөр илчлэлтийг авдаг байгаа, нэмж авдаг байгаа. Эхнийхээ үгүйсгдэггүй харин нэмж авдаг байгаа шүү. Тэгэхэд та бүхэнд бас баярлалаа. Эзэнтэй хамт алхах тун.